Орос ардын үлгэр ядуу эр хаан хоёр. Нэгэн хаан байжээ. Тэр хаан үлгэр сонсох тун дуртай юм санж дандаа шин сонин үлгэр сонсох гэдэг байжээ. Ордны үлгэрчид мэдэх бүх үлгэрээ ярьчихсан болохоор хааны сэтгэлийг хангаж чадхаа байж гин. Хаан миний мэдэхгүй үлгэр ярьсан хүнийг охинтойгоо суулгана. Хаан тулсынхаа хагасыг өгнө гэж зар тарааж зарлиг буулгажээ. Үлгэр ярихыг хүссэн олон хүн гарч ирж гин. Тайж ноёд, генерал, худалдаачин гээд гэхдээ нэгэн ч амжилт олсонгүй. Нэг үлгэр ярьж эхэлмэгцэл хаан уурлаж мэднэ энэ үлгэрийг чинь сонссон гэж зандрана. Тэгээд л үлгэрчийг хөөчгдөг байжээ. Тэр улсад нэг ядуу эр зовж зүдэрч амьдардаг байж гин. Ор хоронгүй, оочих аяггүй ядуу эр гинэ. Хаанч хамаагүй хонож, юу ч олдсон эдэж уугаад өдөр хоног өнгөрөөдөг юм санж. Үл залгах цагч байж, өсөглөн суух өдөрч байж. Нэг удаа ядуу эр аяг дар сууж дулаацхаар архины мухлагт оржээ. Мухлагийн авгаа тэрнийг шоолж инээгээд яагаад хаанд очиж үлгэр ярьж өгөхгүй байгаа юм? Гүнжнүүдээ бүлтэртэл харуулдаад чамайг тисэж ядаж хүлээгээ сууж байгаа да гэж дамшгалжээ. Ядуу эр дооглож инээхийг нь сонсонгоо үгүй юу н очоод азаа үзүүл яадаг бол хааны хүргэн болохгүй ч гэсэн 2-3 өдөр хоолтой өнжилдөө гэж боджээ. Ингээд ядуу эр хааны ордонд ирэхэд хаан за ямар хэрэгээр ирэв гэхтэн ядуу эр эхэзэнтэй минь танд би үлгэр ярьж өгөхөөр ирлээ. Гагцхүү ихэд намайг хооллож унтлаач гэхэд хаан тэрнийг ширвэж хараад инэв хийлэн энэ бас гүнжийн нөхөр болох санаа таяа хөөхий гэж 70 нөхөөс болсон цамцтай дан уяагаар тогтоосон дэрсэн шаахатай байж гэж бодоод үлгэр гэдэг үгийг сонсмогцоо татгалзаж чадсангүй. Ингээд ядуу эр хоол цай идэж уугаад сайхан амарч авчээ. Хаан шадар ноёд үнэж зөвлөгч нараа бүгдийг нь тойруулж суулгаад за одоо үлгэрээ ярь гэж тушаахт нь ядуу эрч үлгэрээ ярьж эхэлжээ. За хаантан минь миний насан өөд болсон эцэг минь энэ улсын хамгийн баян хүн байсан юм. Өндөр сайхан байшин бариулж тэр байшингийн дээвэр дээгүүр тагтаа гүйлдэж тэнгэрийн оддыг тоншин байдагсан. Үгүй ийм л өндөр байшин байсан юм да. Хашаа маань асар том цэлгэр тагтаа шувуу зуны өдөр нэг өнцгөөс нь нөгөө өнцөгт нисч хүрч чаддаггүй байсан гэд та боддоо. Гэхэд хаан дуугүй. Шадар ноёдонч дуугүй үлгэрийг тасалсангүй. Ядуу эр энэ бүгдийг ажиглаад за хаантан минь үргэлжлэлийг маргааш цай ууж боорцог идэсний дараа үдээс хойш ярий гэж гин. Ингээд оройн хоол идэхээр галзуух руу оржээ. Хойд оройн ядуу эр үлгэрээ үргэлжлүүллээ. За тэгээд манай хашаанд нэг 7 настай бух зогсож байдаг байлаа. Нэг эвэр дээр нь нэг малчин. Нөгөө эвэр дээр нь өөр нэг малчин суугаад бүрээ үлээж, эвэр бүрээ тоглож дуудуулдаг байсан юм да. Харин хоёр биенийхээ царайг хардаггүй, дууг нь сонсдоггүй байсан юм. Ийм л том бух манад байсан гэ та боддоо. Гэхэд хаанч дуугүй, шадар ноёдонч дуугүй. Ядуу эр босч ирээд за хаантан одоо ч унтаж амарцгаая да. Маргааш үлгэрээ дуусгана. Гэхэд оройн хоол идэхээр галзуух руу бүгдээрээ орцгоож гин. Энэ хойгуур хаан шадар ноёдоо дуудаад за ноёдууд минь одоо яах вэ
Энэ үлгэрийг би ерөөсөө сонсч байгаагүй юм байна. Гэхдээ охиноо энэ муу ноорхоо эртээ суулгалтаа биш үү? Тийм болохоор бүгдээрээ хуур харга одоо бодож олцгоо. Гэхдээ шадар ноёд бүгдээрээ бодож нэг шийдэлд хүржээ. За, эзэн хаантан минь та энэ үлгэрийг мэднэ гэж хэл. Бид нар ч гэсэн бүгдээрээ батлаад өгье. Бүр итгүүлэхийн тулд байна штэ. Дор нь гарын үсгээд зураад бүгдээрээ өгцгөөе. Гэхэд хаан чинийг зөвшөөрч тохиролцож гин. Хэсэг хугацааны дараа Ядуэр энэ бүх хувилдааныг мэдсэн боловч мдээгүй юм шиг царайлахар болжээ. Дараа өдөр нь ч болж Ядуэр үдээс хойш юу ч мдээгүй хүн шиг царай гаргаад орж ирээд үлгэрээ ярьж дуусгахаар боллоо. За хаантан минь, манайд 3 өдрийн дотор дэлхийг тойрдог нэг гүү байсан юм. Яг ингэж хэлэх үед хайж, шадар ноёд, хаантан бүгд хоорондоо нүд ирмэлцэж жуумалзаж суулаа. Энэ бүгдийг анзаарч харсан Ядуэр мдээгүй дүр эсгээд үлгэрээ үргэлжлүүлж байлаа. Гээ тэгээд хаантан алт мөнгөч гэж манайд амбаараар дүүрэн байлаа шүү дээ. Харин тэр үед хаантаа манайхаас нэг авдар алт аваад одоо болтол эргүүлж өгөөгүй юм билээ. Гэж хэлмэгц хаан огил харайж босоод би мэдэж байна. Энэ үлгэрийг би мэднэ гэж хэлэхэд хажууд нь байсан тайж ноёд бүгдээрээ ам уралдаж тийм бид ч гэсэн мэднэ. Энэ үлгэрийг сонссон юм байна. Бичиж гарын үсгээ зурхад ч бэлэн болсон шүү дээ. Энэ гэд яаран босцоож гарын үсгээ бүгд зурцгаач гин. Ядуэр бичгийг авч үзээд за сонссон мэдэж байгаа юм бол эзэн хаантан минь та өрөө төлнө үү? Гэхэд хаан нөхөөс болсон эрд хууртлаа гэдгээ сая нэг юм ухаарч гинэ. Ингээд үзгээр бичсэнийг сүхээр цавчилтаа биш үү? Яах чаргагүй болж нэг авдар алтыг Ядуэрд өгч гин. Ядуэр мөнгөтэй болоод амар сайхандаа амьдрах болжээ. Тэрч байтугай одоо болтол эсэм минд эрүүл саруул байдаг гинлээ. Хаяахан хааныг шоолж инээдэг гинэ.